Монгол Их Британий уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар асууя. Их Британи төвтэй компаниудаас газар үндэсний хайгуул төвлөрч байгаа Петроматод компанийг онцолж болохоор байна. Хоёр улсын хамтын ажиллагаа одоо ямар төвшөнд байна гэж дүгнэх вэ? Илүү өргөжих ямар боломжууд байна? Тэгэлгүй яах вэ? Петроматод яахын аргагүй үлгэр жишээ болж буй компани. Олборлолт хөгжүүлэлтийн ажилд асар их цаг хугацаа ордог. Петроматод компани өнгөрсөн онд өндөр ахицтай ажиллаж, төслөө урагшлуулж байна. Монгол улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч бол мэдээж хэрэг Их Британи, Австралийн Rio Tinto компани. Rio Tinto шиг том компани Монгол улстай адил ардчилсан цацаглалтай. Хөгжиж буй эдийн засагтай хэрхэн эрхтэгч хилцэл хийх хэрэгтэйг дэлхийн нийтэд үлгэрлэн харуулж байна. Монгол улс тодорхой ашиг хүртэж, Rio Tinto компани хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох гэх мэт. Сүүлийн 10 жилд их зүйл өөрчлөгдөжээ. Маргаантай асуудал ямагт байдаг ч ямар ч байсан гүний уурхайн олборлолт нь эхлээд байна. Энэ нь ч Монголын ард түмэнд ашиг тусаа өгөөд эхлэх нь гарцаагүй гэж бодож байна. Хоёр улсын хамтын ажиллагаа гэхээр зөвхөн уул уурхай байна уу эсвэл өөр анхаарах салбарууд байгаа юу? Тийм ээ. Уул уурхайн салбарт хамтын ажиллагаа үргэлжлэх болно. Гэхдээ өөр салбаруудад ч хамтын ажиллагаа өргөжих боломжтой гэж харж байгаа. Тухайлбал яг одоо Улаанбаатар хотын захирагч Их Британий засгийн газар болон Монгол улсын засгийн газрын бусад төлөөлөгчдийн хооронд метроны төсөл, санхүүжилтийн талаарх яриа хэлэлцээрүүд идэвхтэй явагдаж байна. Хэлцэл амжилттай болвол дан ганц Их Британи оролцохгүй. Бүгд найрамдах Солонгос улсаас авахуулаад хэд хэдэн улс орнууд энэ төсөлд оролцохоор байгаа. Гэхдээ Их Британи улс инженерингийн чиглэлд ариун туршлагатайгаас гадна зээл олох боломжтой нь хамтын ажиллагаанд томоохон түлхэж болно гэж бодож байна. Энэ нь яхаггүй эх хонд хамгийн том төсөл байх болов уу? Хэрэгжих хэсгийг баттай хэлж мэдэхгүй ч амжилттай болно гэж найдаж байна. Амжилттай болвол Японы нисэх буудлын төсөлдөд үеих тийм л том хэмжээний төсөл болох болно. Нэг төслийг онцлоо гэвэл энэ төслийг л хэлэх байх. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжих потенциал хэр байна? Гол сорилтуудыг ямар байдлаар харж байгаа бол? Лондоны хөрөнгийн бирж дээрх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий гэж бодож байна. Миний ажигласнаар шинээр сонгогдсон ерөнхий сайд төрийн өмчт компаниудын тал дээр бусад засгийн газрын гишүүдээс үл ялэг ондоо санаа бодолтой явдаг юм шиг санагдсан. Монгол улс аль компани нь төрийн өмчийг, аль эсвэл хувийг гэдгээ тогтхон зүйтэй. Гэхдээ зарим төрийн өмчт компаниудад хүртэл хувийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байх. Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллах нь үүнд тус болно гэж бодож байна. Зарим Монголын банкнууд Лондоны хөрөнгийн биржид бүртгүүлэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Гэхдээ энэ бүхнийг баг зэрэг хойш татаж байгаа зүйл бол бизнесийн орчин. Бизнесийн яриа хэлцээрт ямагт асуудлууд гарч ил байдаг шүү дээ. Монголын дотоодын компаниуд донд эсвэл гадаадын хөрөнгө оруулагчдтай тогтмол маргаан гарч ил байдаг. Тиймээс Монгол улс арбитрийн маргаан шийдвэрлэх сайн системтэй байх нь маш чухал. Монгол улсын ардчил асар хүчтэй. Би Монгол улсад 52 удаа ирсэн. Казахстан улстай харьцуулахад Монгол улс хамаагүй илүү ардчилсан орн. Гэхдээ бизнесийн нөхцөл байдал буруугаар эргэлээ гэж бодоход Казахстан улс хамаагүй сайн системтэй. Жишээлбэл Их Британий хөрөнгө оруулагч Мо Мунши Монголын компанитай бизнесийн маргаанд орж улмаар 7 жилийн хорих ял авч байсан. Энэ нь мэдээж Монгол улсын шийдэх асуудал. Гэхдээ энэ нь миний хувьд эрүүгийн хэрэг гэхээс илүү иргэний хэрэг байсан. Түүнд хөлийн хориг тавьсан. Тэр энд гацчихсан. Монгол улсын эрх баригчид үүнийг анзаарч хараасаа гэж найдаж байна. Яагаад үүнийг хэлж байна вэ гэхээр хүний эрх. Тэр өвчтэй байгаа. Дээрээс нь гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ уулзах чадахгүй байдалд байна. Тэгэхээр зөвхөн гадаадын бус, Монголын дотоодын хөрөнгө оруулагчдаас адил хамгаалах оновчтой систем хэрэгтэй байна. Бид шудраг бус шийдвэр гаргадаг тогтолцоотой байж болохгүй. Иймд би энэ хэргийн талаар ерөнхийлөгч хандан загтал бичсэн. Ирээдүйд шудраг арбитрийн тогтолцоо хэрэгтэй гэж бодож байна. Монгол улсын бизнесийн орчин Их Британий бизнесүүд болон хөрөнгө оруулагчдад хэр зэрэг эрсдэлтэй гэж бодож байна. Хөрөнгө оруулагчид надаас Монголд хөрөнгө оруулахад хэр эрсдэлтэй вэ гэж асуудаг. Хариуд нь би Монгол улс боловсролтой хүмүүсээр арвин, засгийн газар нь сайн тогтолцоотой гэж хэлдэг. Гэхдээ тэд Мо Муншитай адил кейсүүдийн талаар асуудаг. Тухайлбал Монголд бизнесээ эхлүүлж болох ч бизнесийн нөхцөл байдал буруугаар эргэвэл маргааныг шийдвэрлэх, иргэн гарахад хүндрэлтэй юу гэж асуудаг. Харин миний хувьд энэ нэг л удаагийн л хэрэг гэж хариулдаг. 20 жилийн өмнөхөө бодвол Монгол улсын шүүхийн тогтолцоо маш сайн хөгжсөн шүү дээ. Гэсэн хэдий ч зарим хөрөнгө оруулагчид үүнийг баг зэрэг эрсдэлтэй гэж үзэж байна. Rio Tinto зэрэг хөөлч нөөц бололцоо сайтай үндэстэн дамсан томоохон компаниуд эрсдлийг даван туулж чадна. Гэхдээ жижиг хөрөнгө оруулагчид эдгээр асуудалд санаа зовж хөрөнгө оруулахгүй байх шийдвэр гаргаж магадгүй юм.
Монгол улс ардчилсан засаглалтай гэдэг утгаараа улсынхаа ашиг сонирхлыг ямагт хамгаалж явах хэрэгтэй. Олон улсын хөрөнгө оруулагчдад юу хүснээ хийгээд байх боломж олгохгүй тулд хүчтэй хууль эрх зүйн тогтолцоотой байх хэрэгтэй. Монголын бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын орчны талаар асууя. Улс төрийн орчинд өөрчлөлтүүд орж, засгийн газрын бүтэц солигдсон гэх мэт өөрчлөлтүүд нь Их Британий хөрөнгө оруулагч нар болон бизнес эрхлэгчдэд хэрхэн тусаж байна вэ? Гэхдээ тэр тогтолцоо нь мэдээж хөрөнгө оруулагчдыг Монголоос үргээгээд байдаг байж бас болохгүй. Нэг талаараа ардчлалын хүчийг харуулсан. Сая балбад юу болоод өнгөрснийг харсан шүү дээ. Зарим оюутан маань над дээр ирээд Монгол улсад балбад болсон шиг зүйл тохиолдох уу гэж асуухад нь үгүй дээ гэж хариулсан. Яагав захин орчинд хөндөгдөж байгаа улс төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдтэй холбоотой асуудал гээд зарим талаараа төстэй. Гэхдээ юм болгон хоёр талтай. Тухайлбал Монголд бол засгийн газрыг татан буулгаад дахин шинэ засгийн газрыг байгуулах гээд л үүссэн нөхцөл байдлыг тайван замаар шийдэж байна. Тогтолцоог гажуудуулалгүйгээр асуудлаа шийддэг. Энэ нь ч олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах гол шалтгаануудын нэг гэж бодож байна. Монголын ардчлал өнөөдрийн байдлаар хэдийнэ төлөвшчихсэн байна. Зах зээл болоод эдийн засгийн хувьд ч гэсэн иргэдийнхээ хүсэл зоригоор асуудлуудыг шийдвэрлэж чадаж байна шүү дээ. Би их найдлага тавьж байгаа. Монгол улсын томоохон шүтэн бишрэгчийн хуваар хэлэхэд эх жилүүдэд танаа улс чинэлэг орн болж чадна гэж бодож байна. Түүнчлэн Монголд хэрэгжүүлэх томоохон стратегийн төслүүд байна. Засгийн газар болон төрөөс дүрм журмыг нь тодорхой байлгахаас бүх зүйл хамаарах болно. Тухайлбал Монголын засгийн газар стратегийн ач холбогдолтой төслүүдээр хувь эзэмшихийг хүсэж байгаа нь тэдний эрхийн асуудал. Гэхдээ засгийн газар олон улсын хөрөнгө оруулагчдад ямар хууль журмаар зохицуулалт хийж төслүүдийг хэрхэн хэрэгжүүлээд явхаа тодорхой хэлж тайлбарлаж байх хэрэгтэй. Тодорхойгүй нөхцөл байдал олон улсын хөрөнгө оруулагчдыг үргээж тэдний сайшаадаггүй ганц зүйл. Монголын санаачилж буй аливаа хууль дүрм журам шудраг утга учиртай бол олон улсын хөрөнгө оруулагчдад ямар нэгэн асуудалгүй дагаж мөрдөн шүү дээ. Хамгийн гол нь Монголын засгийн газар энэ дүрм журмаа тодорхой нээлттэй байлгах нь чухал юм. Хувь хвшлийн салбарын түншлэлийн талаар ярилцъя. Та боломжийг нь хэрхэн харж байна? Их Британий бизнесүүд голдуу ямар хүчин зүйлсэд анхаарч байгаа бол? Би үргэлж Монголд ирж хувийн хвшлийн салбарт хамтын ажиллагаагаа эхлүүлэхийг Их Британий бизнесүүдэд санал болгодог. Яг адилхан Британий хөрөнгө оруулагчдыг ирж байгаа монголчуудад Лондонд очиод үзхийг зөвлөдөг. Эдгээр асуудлыг онлайн хурлаар яриад л шийдчихэж болохгүй шүү дээ. 10 дугаар сарын сүүлээр шадар сайд нарын нэгээр ахлуулсан томоохон төлөөлөгчдийн баг Лондоны хөрөнгийн биржид айлчилж магадгүй байгаа нь тун сайхан хэрэг. Голчлон банк болон санхүүгийн үйлчилгээний салбарын уулзах төлөвтэй байна. Мэдээж энэ чиглэлд Лондон ариун туршлага нөөцтэй шүү дээ. Энэ үеэр зарим хамтын ажиллагаа эхлэнэ гэсэн ихээхэн найдвартай байгаа. Энэ үсгээр гихтэл аль хэдийн Лондоны хөрөнгийн биржид бүртгүүлчихсэн. Бац дижитал эдийн засгийн чиглэлийн Монгол IT гээд компани байна. Гэгээлэг залуу хүмүүстэй Монгол улсад дижитал эдийн засаг тун хүчтэй хөгжиж байна шүү дээ. Тийм болохоор дижитал эдийн засгийн чиглэлд томоохон хамтын ажиллагаа эхлүүлэх нэлээд боломжтой гэж харж байгаа. Мэдээж аялал жуулчлалын салбарыг дурдахгүй өнгөрч болохгүй. Монголын засгийн газарт эцэст нь захиж хэлэх зүйл бол визний нөхцөлийг хөнгөвчлөх бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй л гэж хэлмээр байна. Энэ оны сүүл гэхэд жуулчдын визний нөхцөлийг үргэлжлүүлэн хөнгөвчлөх хэсэг шийдвэрээ бараг гаргачих байх. Үргэлжлүүлээсэй ч гэж хүсэж байна. Учир нь энэ бодлого жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болоо зогсохгүй. Аялал жуулчлалын салбарын амжилтаас эргээд Монгол дахь олон хүний ажлын байр хамаарч байна шүү дээ. Тэгэхээр 10 дугаар сарын айлчлалын үеэр Лондоны хөрөнгийн биржид шинээр компаниуд бүртгэгдэх болов уу? Тэр дорхноо бүртгүүлчихнэ гэж бодохгүй байгаа ч яриа хэлцлүүд идэвхтэй өрнөх байхаа. Богино хугацаанд компаниуд нэмж бүртгэгдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тэгэхээр ойрын ирээдүйд бол тийм гэж бодож байна. Ирэх саруудад Лондоны хөрөнгийн биржид шинэ бүртгэлүүд хийгдэхгүй бол их л гонсойх байх та. Тэгвэл Монголоос хэр олон компанид Лондоны хөрөнгийн биржийн шалгуурт нийцэж чадна гэж бодож байна. Нэлээд олон компани байгаа гэж бодож байна шүү. Мэдээж хэрэг нэн тэргуунд компани засаглалыг нь харна. Тузын төвшөнд энэ бүх компаниуд хараат бус гишүүнтэй байх нь чухал гэх мэтээр шалгуурууд тавих болно. Энэ бол эхний алхам. Ихтэй бүртгүүлж чаднаа. Тийм ч нарийн төвөгтэй асуудал биш шүү дээ. Монголын компаниуд Лондоны хөрөнгийн биржид бүртгүүлснээр олон давуу тал үүснэ гэдэгтээ марахгүй биз. Ялангуяа туршлага ихтэй уул уурхайн болон банкны салбарын компаниудад. Түүнчлэн цагийн бүсийн хувьд ч Монгол таатай байх болно. Өдрийн 15 цаг болж байхад Лондонд дөнгөж арилжаа нэгдээд тэгээд Нью-Йоркт арилжаа эхэлж байх жишээтэй. Тэгэхээр томоохон боломж бий гэж бодож байна. Өнөөдөр цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Таатай байлаа.